Энэ удаагийн дугаараар бид хүүхдийн хоол шимт хичээлийн боловсролын талаар ярьсан байгаа. Бас хүүхдүүдтэй шимт хичээлийн боловсрол хэрхэн олох вэ гэдэг талаар practical зөвлөгөөнүүдийг өгөх болно. За ингээд дугаараа хүлээн авч сонсноо уу? Сайн байцгаана уу? Сонсогчдоо энэ өдрийн мэндийг хүргэе. Шимтэн яриа подкастын маань дараагийн нэгэн дугаар эхлэхэд бэлэн боллоо. За ингээд инх цулгаж байгаа үрий. Сайн уу инх цулгачээ? Номоо сонсогчдоо энэ өдрийн мэнд хүргэе. Сонь сайхан юу байна? Баярлалаа. Сайн байна. Сонь сайхан гэвэл одоохондоо 50 байна. Энд нөгөө бүрхэг өдрүүд нь эхэлчихсэн. Тэгээд хичээлдээ яваад л байж байна да. Танаар сонь сайхан юу байна? Дар бас 50 сайхан нэг онцгийн сони юм алгаа. За тэгэхээр бид хоёр энэ удаагийнхаа дугаараар хүүхдийн шимт хичээлийн боловсролын талаар би номоогоос асуулт асуугаад номоо миний асуултанд хариулах маягаар явахаар тохирсон байгаа. Хоёлоо шимт хичээлийн боловсрол руу орохоос өмнө эхлээд өөрийнхөө туршлагыг хуваалцвал ямар вэ? За таны хувьд одоо ээж болохоосоо өмнө, айлын эзэгтэй болохоосоо өмнө шимт хичээлийн боловсролын төвшин ер нь ямар байсан гэж дүгнэх вэ? Шимт хичээлийн боловсрол гэд ярихаар надад шууд хөдөлмөрийн хичээл санаанд орж байна. Бид нарыг баг байхад хөдөлмөрийн хичээл гэж ордог. Хөдөлмөрийн хичээлээ огтих, хөвгүүдих гээд хоёр хуваачдаг байсан. Тэгээд хөдөлмөрийн хичээлийн нэг улирлаар бид хэд хоол хийдэг. Тэгсэн чинь гэрээсээ хүн бүхэн зарим нь маха авч ирээд, зарим нь төмөс авч ирээд, будаа авч ирээд янз бүрийн хоол хийх юм хичээл ордог байсан. Гэтэ манай багш нэг бид нарт юм заадаггүй. Баахан охтууд шаагилдаад л тэнд хоолоо хийж идчихэл тэгэл тэр цаг нь дуусчихдаг. Тэр тал дээр одоо энэ нүүрс ус нь энэ уург нь энэ за ийм мэд хэрэгтэй гэж юусэн орж исэн санагдахгүй байна. Тэгэхээр энэ тал дээр маш мэдлэг муу байсан гэж хэлж болно. Гэр бүлийн зүгээс бол сайн байсан. Ягаад гэвэл манай ээж хүнсний мэрэгчлэлтэй хүн. Тэгээ бид хэд бүр багаас нь гэртээ жигнэмэг яаж хийх вэ гэж бүр заадаг байсан байхгүй юу. Тэгээд дээр үед шарах зуух гэж байгаагүй. Тэгэхэд орсууд бид нарын амьдарч байсан газар нэлээ их байсан. Яг тэр үед орсууд буцаад өөрийнхөө нутг руу буцаж эхэлж исэн Орсын мэрэгчлэнүүд байсан. Тэгээ ээж маань нэг орс хүнээс шарах зуух авч ирээд тэгээ бид анх шарах зуух гэдэг юмтай танилцаа тэрэндээ яаж гэртээ жигмэг хийх вэ гэд хийж сурж исэн эгч нартайгаа. Тэгээ тэр бас санаанд орж байна. Чиний хувьд ямар байсан бэ? 10 жилд шимт хичээлийн боловсролын талаар хичээл орж исэн үү нэмээ? За одоо хэрхэн өөрчлөгдсөнийг бол яг үндэ хэлж мэдэхгүй байна. За миний одоо сурагч байх үед эрүүл мэндийн хичээл гэдээ ордог байсан. За тэнд бол хоол шимт хичээлийн талаар орж исэн тийм ой санамж бол миний толгойд яг одоохондоо байхгүй байна. Магадгүй би мартсан байж болсон юм. Гэхдээ ер нь бол одоо гэрээсээ гараад оюутан болоод явах хүртлээр ерөөсөө энэ шимт хичээлийн боловсролын ямар нэгэн мэдлэг мэдээлэл альч төвшөнд авч байгаагүй юм байлээ. Тэгээ би анх Солонгост оюутан болоод очихдоо ингээ хүнсний дэлгүүр ороод ганцаараа хүнс цуглуулахдаа эхний удаадаа өөр айгуу тийм өөрийгөө гайхаж сандарч ирснээр сандгийн одоо яг хаана нь юу байд юм бол хоолнд одоо яг юу нэмдэм болч гэх юм уу. Тэр хэмжээнд хүртлээ ямар ч тийм мэдлэггүй хүн байсан аахгүй юу. Тэгээд дараа нь би ингээд одоо шимт хичээл талын чиглэлээр суралцаад шимт хичээл судлаач болоод одоо илүү бүр түлхүү шимт хичээлийн боловсрол чиглэл рүү ороод ирсний дараагаар юу гэж бодсон бэ гэхээр ер нь шимт хичээлийн боловсрол гэдэг бол бүр хүүхэд наснаасаа эхлэх юм бол илүү урт хугацаанд үр дүнтэй сайн байдаг юм байна гэж бодсон. Тэгээд миний хувьд бол ямар нэгэн тийм туршлага ерөөсөө байгаагүй. Тэгээд ингээд өөрөө ганцаараа хоолоо хийдэг болж эхэлсэн цагаасаа ингээд баг-багаар суралцаж эхэлсэн гэсэн үг. Миний хувьд бас яг адилхан. Чи ингээд Солонгост анх очоод юу цуглуулах вэ, яах вэ гэжсэн гэж штэ. Би бас яг Англид ирчгээд Tesco гээд ийм томоо дэлгүүр рүү яваад орсон. Тэгсэн чинь тэр дэлгүүрийн нэг хэсэг нь дандаа ийм хөрөгчөндөө амттангийн хэсэг байсан байхгүй. Тэгээ би оронгуудаа вау ямар гоё юм бэ энэ чинь гээд тэр үед одоо бодох нэ зүгээр л хоол хүнсний амтанд тулгуурлаад сонголтоо хийдэг байсан юм билээ. Энэ миний бид яаж нөлөөлөх вэ? Би ийм
витамин, амин дэмийг авахын тулд ийм хоол хүнсээ түлхүү хэрэглэх хэрэгтэй шүү гэсэн ойлголт ерөөсөө байгаагүй. Зүгээр орлоо юу гоё амттай вэ тэрийг шүүрээд гараад ирнэ. Тэгээд миний нүдэнд хамгийн түрүүнд туссан нэг юм нь юу байсан бэ гэхээр trifle гэдэг доотлолтой юм зөөлхөн сүүн гаралтай юм цэлцэг нүүр амттан байдیں۔ Тэрэн дээр нэмээд ийм жимсний чанмал тэгээд доор нэг юм бялуутаач билүү нэг тийм юм бариад гараад ирсэн. Ийм гоё юм оллоо гэд нөхөртөө харуулаад тэгсэн чинь манай нөхөр надаас асууж наадах чи юу вэ гэсэн чи мэдхгүй ямар ч гэсэн гоё юм байна гэд. Тэгээд тэрний одоо тосных нь хэмжээ хэр юм орцонд нь юу орсон тэр бол ерөөсөө хамаагүй гоё л амттай бол худалдаж авдаг ер нь тийм байсан юм бэлээ. Тэгээд тэр санаанд орчлоо бас сая. Тэгэхээр шимт хижээлийн талаар боловсрал нэлээд хожуу яг энэ чиглэлээр орсныхоо дараанаас мэдж эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр нэлээд түгээмэл ийм ойлголт байгаа байхгүй тийм ээ. Тэгэхээр чиний хувьд номоо яг шимт хижээлийн боловсрал гэдэг энэ чиглэл рүү ороод сураад явж байгаа хүн. Тэгэхээр яагаад чи яг энэ чиглэлийг бүр ингээд наривчилж судалгаар сонгож авсан юм бэ? За нэгдүгээр болохоор би хүүхдийн яг энэ хоолтын талаар мэдээлэл бэлтгэж хүргэдэг болоод 8 жил болж байна. За яг энэ чиглэлээр бүр илүү нарийн суралцаад бас нэлээдгүй хугацааг өнгөрөөсөн байна. Тэгээ миний сүүлийн магистрийн ажил болохоор юу байсан бэ гэхээр илүү яг хүүхдийн хоол зүй шимт хижээл судлаачаар хүүхдийн хооллолтын байдлыг одоо судалсан ийм судалгааны ажил байсан. За тэгээд Швейцарт болохоор арай жоохон өөр чиглэлээр хүрээгээ жоохон томруулах байдлаар сургуулиуд сонирхоод, ангиуд сонирхоод явж байхад надад хүүхдийн хоол шимт хижээлийн боловсрал гэсэн сэдв айгүйх анхаарал татчихсан. Яагаад вэ гэхээр хүүхдийн шимт хижээлийн боловсрал гэдэг нь болохоор их тийм айгүй гүнзгий агуулгатай тийм салбар байсан. Хүүхдэд зөвхөн юу идэхийг нь хэлж өгөхөөс илүүтэйгээр хоол хүнстэй холбоотой ойлголт, хандлага болон зан төлөвийг багаас нь цогцоор нь төлөвшүүлэх юм боловсролын маш том юм үйл ажиллагаа байсан. Тэгэхээр хүүхдэд одоо багаас нь хооллолтын талаар зөв шийдвэр гаргахад нь тусалдаг салбар ухаан бол яхаар аргагүй шимт хижээлийн боловсролын салбар болчихж байгаа. Хүүхдийн хоол зүйч бол мэдээж одоо хүүхдийн нас, өсөлт, хөгжил, эрүүл мэндийн онцлог тохируулаад хоолны төлөвлөгөө боловсруулна, ямар хоол хүнсийг ямар хэмжээгээр хэрэглэхийг тооцоолдог энэ мэргэжил байгаа тийм. Тэгэхээр энэ бол маш чухал мэргэжил. Гэхдээ яг ингээд практикт ажиллаад харж байхад надад эцэг ихтэй ажиллах чухал. Гэхдээ бүр багаас нь хүүхдүүдтэй ажиллаад өгчих юм бол тэр хүүхдүүд чинь бас өөрсдөө том болно тий. Том болсны дараа дахиад эцэг их болно. Тэгэхээр багаасаа энэ шимт хижээлийн боловсролыг суурийг нь сайн авчих юм бол одоо бас энэ асуудлууд баг багаар шийдэгдэх юм байна гэж ингэж бодсон. Тэгээд энэ шимт хижээлийн боловсрол гэдэг салбар руу орчихсон явж байна. Тэгээ маш сонирхолтой байгаа. Өмнө нь ингээ харж байгаагүй зүйлийг олж харах боломжийг олгож байгаа. Ингээ шимт хижээлийн боловсрол гэдээ ярихаар айгүй ерөнхий юм том байдлаар хардаг. Гэтэл яг ингээд дотор нь орохоор маш олон зүйлийг наривчилж харах, тэрний цаана ямар олон гүн ухаан нуугдаж байдгийг гэдгийг мэдэх юм боломжтой санагдсан. Тэгээ надад бол маш их таалагдж байгаа. Тийм болохоор энэ салбар руу орчихсон гэж суралцаад явж байна. Вау, маш гоё тайлбарлалаа. Тэгээд ямар чухал вэ гэдгийг эндээс сонсогчд маань шууд олж харж байгаа. Би бол шууд олж харж байна. Ямар ялгаатай вэ гэдгийг гол яг түлхүүр үг нь надад юу байсан бэ гэхээр хүнд зүгээр л меню гаргаад цэс гаргаад өгчхөр тэрийг нэг удаадаа нэг сардаа хэрэгжүүлж болно. Хүүхдтэй яг тэр цэсний дагуу хоол хүндийг нь бэлдээд өгч болно. Яг үндсэн суур урт хугацаанд тэр төлөвшлийг нь олгох нь хамгийн чухал юм байна шүү дээ, тий? Ер нь шимт хижээлийн боловсрал гэж яг юу юм бэ? Энэ талаар маш гоё ойлгомжтой байдлаар сонсогчдод маань тайлбарлаж өгөөч. За шимт хижээлийн боловсрал гэдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас юу гэж тодорхойлсон байдаг вэ гэхээр тухайн хүний нас, хүйс, соёлын онцлогтон тохируулаад хүн бүрийг эрүүл хоолтын дадалд сургах, шийдвэр гаргах, одоо энэ мэдлэг чадварыг хөгжүүлэх тасралтгүй юм боловсролын үйл явц гэж тодорхойлсон байдаг. За энийг бүр энгийнээр тайлбарлах юм бол шимт хижээлийн боловсрал гэдэг нь болохоор хүн хоол хүнсээ зөв сонгох, бие махбодтой шаардлагатай шимт хижээлийг хэрхэн авах, эрүүл хоолтын дадлыг одоо хэрхэн хэвшүүлэх талаар мэдлэгтэй ийм хариуцлагатай болоход чиглэсэн юм боловсрал гэж
ойлгож болно. Тэгэхээр бид юу идэх вэ? Яагаад энэ хоол хэрэгтэй вэ? Ямар хэмжээгээр хэрэглэх нь тохиромжтой вэ? Одоо хэрхэн ийм зөв тэнцвэртэй хооллох дадалтай болох вэ гэсэн үндсэн асуултуудад хариулт өгөхөд тусалдаг. Одоо энэ боловсролын хичээлийг гэх юм уу бид нар шимт хичээлийн боловсрол гэж ойлгоод байгаа юм. Тэгээ шимт хичээлийн боловсролын зорилго нь болохоор үндсэндээ 3 ийм төвшөнд хэрэгжиж гин гэж үздэг. Эхнийх нь болохоор мэдлэгийн төвшөнд. Энэ нь болохоор юу гэсэн үг вэ гэхээр одоо тухайн хүн шимт хичээлийн боловсролоор дамжуулаад хүнсний бүлгүүд, шимт хичээлийн үндсэн бодисууд тэр дундаа одоо юу гэдэг нь нүүрс ус, өөхтөс, уураг, амьд эрс бодисын тухай ойлголтууд, за мөн эрүүл хоолтын зарчим, бусад хоол хүнсний зохистой хэрэглээ гэд энэ бүх зүйлийн талаар үндсэн ойлголтыг авдаг. За хоёр дахь төвшин бол хандлагын төвшин гэж байна. Хандлага байгаа. Энийний зорилго нь юу гэдэг вэ гэхээр эрүүл хүнсийг одоо илүүд үзэх, хит боловсруулсан хүнснийхээ хэрэглээг бууруулах, сахар болон давсыг хэтрүүлэн хэрэглэхгүй байх зэрэгт одоо эерэг хандлага төлөвшүүлэхэд чиглэж байгаа юм. За 3 дахь төвшин нь болохоор дадал. За үүний зорилго нь болохоор одоо жишээлх юм бол хоолтой холбоотой бүх дадлыг хэрхэн суулгах вэ гэдэгт нь туслана гэсэн үг байхгүй. Жишээлбэл одоо та бүхэн байнгын ярьдаг жимс ногоогоо тогтмол хэрэглэх, за дээр нь түүний хэрэглэхээс өмнө угааж цэвэрлэж хэрэглэх, за хоолоо идэхээс өмнө хүүхдүүд гэх юм бол заавал гараа угаах ч гэдэг юм уу тий. Энэ бүх дадлуудыг одоо бас хэвшүүлэх ийм зорилготой гэсэн үг шимт хичээлийн боловсрол нь. За тэгэхээр шимт хичээлийн боловсрол гэдэг нь болохоор зөвхөн одоо хүнд ямар нэгэн хоолтой холбоотой мэдээлэл өгөхөөс гадна тухайн хүний өдөр тутмын хоолны сонголт, хандлага, дадал 3-ыг цогцоор нь ингэж төлөвшүүлдэг одоо урт хугацааны ийм боловсролын үйл явц гэж ойлгож байна гэсэн үг. Тэгээд шимт хичээлийн боловсрол гэдээ аваад үзэх юм. Ямар хүрээгээр улаан ангилж байгаа шүү дээ тий. Жишээлх юм бол хувь хүний төвшөнд шимт хичээлийн боловсрол болгодог. За дараагийнх нь гэх юм бол одоо нөгөө сургуулийн төвшөнд байна тий. Сургуулийн төвшөнд багш одоо шимт хичээлийн боловсролыг болгож болно. За олон нийтийн төвшөнд бас олгодог. Энийг болохоор илүүдэлгүй нөгөө иргэдэд чиглэсэн сургалтыг төрийн болон төрийн бус байгууллагууд хийж явуулдаг. За бодлогын төвшөнд гэдэг аваад үзэх юм бол тий эрүүл мэнд боловсрол хөдөө аж ахуйн зэрэг яамууд нь болохоор улсын хэмжээний юм төрөл бүрийн хоол хүнстэй холбоотой хөтөлбөр стандарт бодлогыг боловсруулдаг гэсэн. Тэгэхээр шимт хичээлийн боловсрол гэдэг бол хувь хүнээс эхлээд улсын одоо тий бодлогын төвшин хүртэл үргэлжилдэг энэ том зүйлийг хэлж байгаа юм. Тэгэхээр маш ийм өргөн цар хүрээтэй ийм боловсролын одоо хөтөлбөр байдгаа. Тэгээ миний хувьд гэх юм бол эдгээр дундаас хүүхдийн шимт хичээлийн боловсролыг нь илүү төлхөө сунгаж судалж байгаа гэсэн үг. За маш гоё дэлгэрэнгүй ойлгомжтой хариултыг бидэнд өглөө. За тэгэхээр бүр багаас нь барын зулцгийг багаас нь гэдэг шиг бүгдээ бүр багаас нь эхлээд шимт хичээлийн боловсрол олгох юм бол урт хугацаанд хожим хүүхэд нөгөө насанд хүрснэхээ дараагаар тэрнээс өмнө өсвөр насандаа ч гэсэн эрүүл мэнд нь сайн байх боломжтой тий. Тэгэхээр би өөрөө бас өсвөр насныханд зориулсан ном бичиж байгаа. Тэгээ тэрэндээ анзаарч яхад ер нь өсвөр насны хүүхдүүдийн хоолтын хэв маяг нь өмнө нь яг яаж хоолдог байсан бэ тий? Бүр багадаа яаж хоолдог байсан бэ гэд тэр сэдв рүү эргээд орчиж байгаа. Тэгээд өсвөр насандаа жин ямар байсан бэ? Өсвөр насандаа илүүдэл жинтэй байсан уу? Хэвийн жинтэй байсан уу? Үүнээс хамаарат насанд хүрсэн хойноо жин ямар байх вэ гэдг нь бас их хамаардаг. Тэгэхээр бүх насны энэ уялдаа нь өмнөх нас, бага нас гэд эргээд 3-аас 12 нас руу ч юм уу эсвэл 3-аас өмнөх нас руу эргээд орчиж байгаа тий. Тэгэхээр чиний одоо бичиж байгаа дипломын сэдвч нь болохоор 3-аас 12 наснд ямар арга зүй ашиглавал зүгээр вэ? Хүүхдэд шимт хичээлийн боловсрол олохдоо яах хэрэгтэй вэ гэдэг талаар түлхүү байгаа тий. Тэгэхээр зүгээр практик тал руугаа оруулаад эцэг эхчүүд жишээлбэл юу анхаарвал дээр вэ? Хүүхдүүддээ яаж шимт хичээлийн боловсрол олох вэ гэдэг талаар хоёлоо одоо ярилццгаах уу?
За сая та хэлж ин те өсвөр насны хүүхдийн хооллолтын байдал өмнө нь юу идчихсэн бэ гэдгээс шалтгаалдаг гэд. Тэгээд энэ насанд оолж авсад өсвөр насндаа бага насанд оолж авсан энэ дадал зуршил маань хүний амьдралын туршид хадгалагдан үлддэг. Тэгэхээр судалгаануудыг уншиж байгаа ч гэсэн хүний насан туршийн хооллолтын хэв дадал бол бага наснд хэсэгчлэн тогтдог гэж үздэг. Бага наснд хэсэгчлэн тогтдог гэдэг нь болохоор тодорхой хэсэг нь одоо бага наснда буюу одоо яг дөнгөж нэмэгдэл хоол эхлүүлсэн цагаас эхлүүлээд тогтож байгаа тэр дадлыг хэлж байгаа. Дараагийнх нь болохоор өсвөр наснд бас тодорхой хэмжээнд хүний хоолтын хэв дадал тогтдог гэж үздэг. Тэгэхээр энэ хоёр үедээ хүүхэд хэр эрүүл зөв тэнцвэртэй хоолттой зөв хоолтын дадалтай байсан бэ гэдэг нь хожимо хүүхдийн эрүүл мэндэд бас нөлөөлдөг гэсэн үг байхгүй. Тэгээ ер нь хүүхдийн шим тэжээлийн боловсрол бол эрүүл мэнд боловсрол гэдэг нийгэм эдийн засгийн түвшинд хүртэл одоо маш өндөр ач холбогдолтой. Тэгээ сая та тархалтын тухай ярьж байна те. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр дэлхий дээрх одоо энэ нийт нас баралтын 70 гаруй хувийг нь болохоор архаг өвчин за тэр дундаа халдварын бус өвчлүүд эзэлж байгаа гэж үзэж байгаа. Тэгээ энэний 80 орчим хувийг болохоор зөв хооллолт, идэвхтэй хөдөлгөөн тэгээд эрүүл амьдралын хэв маягаар дамжуулаад урьдчилан сэргийлэх боломжтой гэж үздэг. За халдварын бус өвчлөл болох одоо зүрх судасны өвчин байна, чихрийн шижин байна, таргалалт, цусны даралт ихсэх зэрэг одоо энэ өвчнүүд болохоор ихэвчлэн насанд хүрэх үед илэрдэг боловч яг эдгээрийн үндсэн суурь нь хизээ тавигддаг вэ гэхээр хүүхэд насанд тавигддаг. Тэгэхээр хүүхэд багадаа ямар хоол идэж үссэн, ямар дадал хэвшсэн, хоол хүнсний талаарх мэдлэг ямар байсан бэ гэдгээсээ шалтгаалаад саяны энэ өвчлөлт өртөх эрсдэл нь нэмэгдэх үгүй юу гэдг нь тодорхойлогддог гэсэн үг. Тэгэхээр энэ утгаараа хүүхдийн шим тэжээлийн боловсрол бол илүү юм ач холбогдолтой гэдэг нь тод харагдаж байна. Тэгээ та сая хэлсэнтэй бас өсвөр насны хүүхдүүдийн хоол хүнс бага насндаа ямар хоол хүнс идчихсэнтэй холбоотой гэдэг. Тэгэхээр бага насндаа хүүхд одоо зөв тэнцвэртэй хоолдоггүй, хит их боловсруулсан хүнс хэрэглэдэг, хит их давс болон сахарын хэрэглээ өндөртэй байх юм бол өсвөр наснд ороод ирэхээр энэ бас таргалалттай болох эрсдлийг нэмэгдүүлж өгч байдаг. Тэгээ өсвөр наснда таргалалттай байсан хүүхдүүд маань хожимо насанд хүрсэн хойноо саяны хэлсэн халдварын бус өвчнөд өртөх эрсдэл нь бүр илүү нэмэгддэг гэсэн. Тэгэхээр энийг эрт дээр нь одоо таслан зогсоох гэх юм уу хамгийн үр дүнтэй арга бол хүүхдэд эрүүл хоолтын мэдлэгийг ойлгомжтойгоор олгож одоо зөв дадлыг багаас нь төлөвшүүлэх болчиход байгаа юм. Тэгэхээр хүүхэд өөрөө ямар хүнс одоо миний биед сайн бэ? Хит их сахар идэх юм бол яагаад надад муу вэ? Яагаад заавал өглөөнийхөө цайг тогтмол уух ёстой вэ гэдгийг ойлгож чадсан тохиолдолд энэ ойлголт маань хүүхдийн насан туршийн амьдралд нь хадгалагдаж үлддэгэ. Тийм болохоор одоо шим тэжээлийн боловсролыг улс орнуудад айгүй чухалчилж авч үзээд байгаа юм. Тэгээ та сая бас хэллээ те миний нөгөө одоо судалгааны ажлын сэдэв болохоор илүүдэлгүй 3-аас 12 насны хүүхдүүдийн шим тэжээлийн боловсролын талаар авч үзэж байгаа юм. За 3-аас өмнөх нас болоод ирэхээр илүүдэлгүй нөгөө хүүхдүүд эцэг эхтэйгээ гэр бүлийн орчинд цагийг илүүдэлгүй өнгөрөөж идэг. Тэгээ минийх болохоор нөгөө багшийн сургууль болохоор яг боловсролын хүрээнд авч үзэх шаардлагатай болж байгаа болохоор 3-аас дээш насны хүүхдүүдийг авч үзэж байгаа юм. Тэгэхээр хүүхдийн шим тэжээлийн боловсруулгахдаа одоо тухайн хүүхдийн насны онцлог, за сэтгэл зүйн онцлог, танин мэдхийн одоо энэ хөгжлийн шаттай нь уялдуулаад сургалтын арга зүйг нь сонгоод тэрэн дээр нь тулгуурлан хөтөлбөр боловсруулад хэрэгжүүлэх шаардлагатай байдаг. 3-аас 6 настай хүүхдүүдийн хувьд гэх юм бол илүү аливаа зүйлийг эвдэл сэтгэлгээ гэх юм уу одоо ямар нэгэн байдлаар дүрс ямар нэг юм ингэж төлөөлүүлэн үзүүлэх байдлаар тайлбарлаж өгөх юм бол илүү сайн хүлээж авдаг. Тэгэхээр одоо зураг, эсвэл тоглоом, өнгө, хэлбэр дүрсээр нь дамжуулаад хооллолтын байдлыг тайлбарлах юм бол тухайн шим тэжээлийн боловсрол илүү үр дүнтэй явагддаг гэж үздэг. Харин 7-оос 11 наснд болохоор илүүдэлгүй нөгөө логик сэтгэлгээ хөгжиж эхэлдэг болохоор одоо хүнсний ангилал, шим тэжээлийн үүргийг ойлгуулах тал дээр нь илүүдэлгүй ажиллах юм бол бас үр дүнтэй байна. За 12-оос дээш наснд болоод ирэхээр нөгөө шүүмжлэл сэтгэлгээ илүү их төлөвшөж эхэлдэг учраас
хооллолт болон эрүүл мэндийн хамаарлыг ийм шинжлэх ухаанч төвшөнд тайлбарлах юм бол илүү үр дүнтэй гэж ингэж үздэг. Тэгэхээр бид нар шим тэжээлийн боловсрол олгохдоо тухайн хүүхдийн насны онцлогдсон тохирсон байдлаар зааж өгөх юм бол илүү үр дүнтэй гэсэн үг юм. За тэгэхээр номоо одоо шим тэжээл судалж байгаа, шим тэжээлийн талаар сонирхдог мэдлэгтэй эцэг эхчүүдийн хувьд ондоо тий энэ хүмүүс бол хүүхдүүдийн чухал гэдгийг мэдээд дагуулж яваад хүүхдтэй заагаа сургачиж байгаа. Тэгвэл энэ талаар мэдлэг багтай аав ээжүүд ямар байдлаар хүүхдүүдтэй одоо хоол хүнсээ ингэж хэрэглээрээ энэ сайн тэдэн цагаас хоол ундаа идчихвэл сайн гэдгийг яаж хүргэх вэ? За тэгэхээр хамгийн эхлээд хүүхдийнхаа насны онцлогийг олж мэднэ. За хүүхэд нь яг хэдэн настай, энэ насанд хүүхдийн танин мэдхийн хөгжил яаж явагдаж байгаа юм, аливаа зүйлийг хүлээж авах чадвар нь яг ямар түвшинд байдгийг гэдгийг эхлээд тодорхойлно гэсэн үг. За энэ дээр нь тулгуурлаад баг багаар хүүхдтэй хоолтой одоо холбоо тогтооход нь тусалнаа. За жишээлх юм бол хүүхэд нь сая хэлсэнчлэн 3-аас 6 настай байх юм бол одоо юмыг ингэж нөгөө төлөөлүүлэн бодох, бэлэгдэл сэтгэлгээ илүү хөгжсөн байдаг гэдэг чинь шүү дээ. Тэгэхээр нөгөө илүү дэлгүү зураг, тоглоом, өнгө хэлбэр дүрсээр нь одоо тэн холбож ингэж тайлбарлуул зүгээр байдаг. За зураг зурулж болно. Зураг зуруулахдаа за чиний дуртай ногоо юу вэ? Дуртай ногоогоо зураарай гэж болно. За тэрийг одоо өнгөөр будуулж болно. Өнгөөр будуулахдаа тухайн ногооны өнгийг хүүхдтэй зааж өгөөд тэгээд тухайн одоо өнгө хүнсний ногооны өнгө болгон өөр гэсэн гоё шим тэжээлүүдийг агуулж идэг те. Жишээлх юм бол луванг зурсныхаа дараагаар улбар шар өнгөөр будуулаад улбар шар өнгийн хүнсэнд ямар аминд юм агуулгаддгийг, тэр нь бидний биед ямар нөлөөтэй байдгийг, яагаад заавал бид нар энийг идэх ёстой юм бэ гэдгийг хүүхдийн насных нь онцлог тохируулаад ойлгох чадвар гэж байгаа шүү дээ. Хүүхд болгонд юмыг хүлээж авах тэрэнд нь тохируулаад зааж өгнө гэсэн үг. За дараа нь хэлбэр дүрсэн дээр ажиллаж болно. Энийг хараа байцаа бөөрн хэлбэртэй гэдэм биш дээ. За эсвэл одоо ногоон сонгоны хараа энэ юм урт гонцгой хэлбэртэй байдгийн байна ч гэдэг юм. Ингээд хүүхдэд одоо тэр хэлбэр дүрсийг нь ашиглаад хүнсний нэр төрлүүдийг зааж өгöd байна гэсэн үг байхгүй юу? Талх хараад талх ийм дөрвөлжин хэлбэртэй байдгийн биш дээ. Өнгө нь ийм байдгийн байна, цагаан байдгийн байна, бор байдгийн байна. Цагаан байх юм бол одоо ийм ач холбогдолтой, бор байх юм бол ийм ач холбогдолтой гэдгийг нь зааж өгнө гэсэн үг. За мөн 3-6 насны хүүхдүүдэд юун дээр илүү төлөвлөгөө ажиллах вэ гэхээр хүүхдийг хоолтын цаг дээр оролцоотой байлгах. Жишээлх юм бол хоол хийхдээ хамт аяглаж болно. Мэдээж халуун байх юм бол бид нэр аюулгүй байдлыг нь хангах хэрэгтэй тий. Тэгэхээр хоолыг хамт аягалж болно. За эсвэл хүүхдтэй халбах ширээн дээр тавихыг хэлж өгч болно. За эсвэл гоогоо угаахтаа хамтдаа угааж болно. За хүүхдэд зориулсан ийм жижиг аюулгүй хутгууд аягүйх зарагддаг болсон. Тийм хутга аваад хамтдаа тий хүүхдтэйгээ ногоогоо хэрчих, жимсээ хэрчих гих мэтчлэн үйлдэлүүдийг хийж болно. За мөн үзэж байгаа таблет одоо бид дэлгэцийн хэрэглээ ярьсан байгаа тий тэр дугаар дээр хүүхдэд дэлгэцийг үзүүлэхдээ цаг чухал ч гэсэн бас агуулга чухал гэдэг талаар ярьсан байгаа тий. Тэгэхээр тэр агуулга дээр нь ажиллахдаа илүү түлхүү хоол хүнстэй холбоотой контентуудыг сонгож үзүүлж болно шүү дээ тий. Одоо ногооны талаар ярьсан ч юм уу эсвэл хоол хүнсний нэрийг тайлбарсан, нэршлиг зааж өгсөн ийм контентуудыг бас тодорхой хэмжээнд үзүүлж болно. За тоглоомыг сонгохдоо хоол хүнсний хэлбэр дүрстэй ийм тоглоомуудыг сонгоод хүүхдтэйгээ хоол хүнсний талаар ярилцах байдлаар шим тэжээлийн боловсролыг баг багаар олгох боломжтой байдаг. За жоохон дээшлээд ирэх юм бол илүү түлхүү одоо тухайн хүнсийг идвэл чамд ямар ач холбогдолтой юм бэ? Яагаад бид нар энэ хүнсийг хоолныхоо зэсэнд байлгах ёстой юм бэ гэдэг тал дээр нь илүү түлхүү ажиллана гэсэн үг. Тэгэхээр за энэ луван одоо эд нүдэнд сайн гэхээсээ илүүтэйгээр луванд агуулгадж байгаа ямар шимт бодисуд байдیں۔ Энэ цаашаа ороод бидний биед яаж одоо шингэж хэмэгддгийг, тэгээд энэ бидний биеийг одоо зөв ажиллахад эрүүл сарвал байхад яаж тусалдгийг гэдгийг одоо бүр нарийн утга учирыг нь тайлбарлаж өгч явах шаардлагатай гэсэн үг.
За тэгээ 12-оос дээш наснд болоод ирэхээр хүүхэд чи илүү төлхөө нөгөө өөрөө сонголт хийх боломжтой болоод ирдэг. Тэгээ өөрөө илүү аливаа зүйлд шийдвэр гаргах хүсэлтэй болоод ирдэг. Тэгэхээр энэ үед нь болохоор гол хүнсийг одоо юу гэдэг сайн муу гэж шошголохоос илүүтэйгээр хооллолт болон эрүүл мэндийн байдал хоёрын хамаарлыг илүү төлхөө бүр шинжлэх ухаан байдлаар тайлбарлаж өгөх. За тэгээд хоол хийх процесст бүр илүү идэвхтэй оролцуулах байдлаар бас шимтгий жилийнх нь боловсролыг дэмжиж болдог. Тэгэхээр шимт хижээлийн боловсрол гэд ярихаар бид их том юм бодоод байдаг те хичээл сургалтанд суух харах одоо тиймэрхүү юм боддгаа гэтэл энэ бүхэн яаж явагддаг вэ гэхээр энгийн зүйлээс эхлэх нь шүү дээ. Хажуудаа хүүхдтэйгээ хамгийн гол нь оролцоо хүүхдтэйгээ дэмжиж сонирхож байгаа тэр үед нь одоо галтгуур үгүйгээд ирэхтэн за чи энэ лууган хэрчээд өгөөч ээжтэйгээд өөртөө тохирсон утга бариулаад хэрчүүлэх ч юм уу тий. Мэдээж аюулгүй байдлыг нь хангана. Тэгээд ганцаараа ингэ бие даалгаад юм хийлгээд орхих гэж байгаа юм биш. Гэхдээ оролцоо хамгийн чухал. Хүүхэд оролцоогоор дамжуулж тэр шимт хичээлийн боловсролыг авч идэг. Бас ээж аавтайгаа харилцаа асран хамгаалагчтайгаа хамтарч юм хийх тэр боломжоос хүүхэд илүү их суралцдаг учраас тэр мөчийг нь алдахгүйгээр олгож байна гэсэн үг юм байна шүү дээ. Тийм. Тэгээ би сүүлийн 3 жилийн хугацаанд хүүхдүүдтэйгээ хамт дэлгүүр явж нөгөө хүнсээ цуглуулах ажлыг хийдэг болоод байгаа юм. Тэгээд тийм би харсан чиний инстаграмаас харсан айгүй хөөрхөн супермаркет руу хүүхдүүдтэйгээ хамт яваа сагсанд ингээ хүнсээ цуглуулад хийдэг те. Тэр бас их хөөрхөн оролцоог нь дэмжсэн бас нэг шимт хичээлийн боловсрол олгох арга юм байна шүү дээ. Тийм. Тэр болохоор яг ингээ практик талбар болчихж байгаа байхгүй юу. Тэгээ манайх 7 хоногт 2 удаа хүнсээ цуглуулдیں۔ Тэгээд 2 дахь юм хагасаа өдөр хоёрын аль нэгэнд ихэвчлэн хагасаа өдөр хүүхдүүд гэртээ байдаг болохоор хамтдаа яваад хүнсээ цуглуулдаг. За ингэхдээ хүүхдүүдээрээ хүнсний нэр төрлийг эхлээ зааж өгнө. Өнгөний талаар ярилцсан. За тэгээ сүүл рүүгээ нөгөө хүнсийг уутлах, авчраад хилдэх гэсэн энэ үйлдэлүүдийг хийлгүүлнэ. За тэгээд хүнсний саксыг аваад үзэх юм бол одоо жишээлбэл ихэнх хувьд нь юу байх ёстой вэ? Эхлээд бид нар ямар хүнсийг нь цуглуулад дараа нь аль тасаг руу орох вэ гэдгийг нь тухайн цаг мөчийг ажиглаж аваад хүүхдтэй ингээ баг багаар хэлээд идэг гэсэн. Байнга ингээл орчоол одоо юу гэдэг энэ бол төмөс одоо чи энийг идэх ёстой гэхгүйгээр хүүхдэд өөрт нь хүрэх боломжийг нь олгоо ингээд таних боломжийг нь олгосны дараа тэрнийх нь хажуугаар баг багаар ингээд мэдлэгийг шигтгээд яваад ах юм бол хүүхэд аягүй сайн хүлээж авд юм лээ. Тэгээ манай том хүүч одоо ингээд миний нөгөө практикийн аягүй том одоо туршилтын хөөрхийн нэг муухагаар хэлэхэд туулаа болчихж байгаа байхгүй. Тэгээд хүүдэрээ ингээд туршиж яхад одоо манай хүү ингээд хүнсний нэр төрлүүдийг аягүй сайн мэддэг болсон. Сагсанд одоо аль хувьд нь хүнсний ногоо, хэдэн хувьд нь жимс байх уу гэдгийг нь аягүй сайн мэддэг болсон. Тэгээ бид хоёр өнгөрсөн хавраас эхлүүлээ хүнсний шошго унших тал дээр ажиллаж байгаа. Яг хөө энд бас нөгөө шошго унших тал дээр хэлбэршүүлэх байдлаар олон тэмдэглэгээ энэ төр хийдэг болцсон. Гэхдээ ганцхан тэрэнд итгэлгүйгээр нөгөө артлыг нь үзээд ямар байх юм бол хүүхд авч болохгүй вэ гэдгийг нь тайлбарлаж өгч байгаа юм уу. Тэгэд мэдээж бүгдийн шууд нэг дор заагаад өгчих боломжгүй. Тэг бидний энэ жилийн зорилго болохоор хүнсний бүтээгдэхүүнд агуулгаж байгаа сахарын хэмжээг тодорхойлж сурах, тэгээд давсны хэмжээг тодорхойлж сурах гэсэн энэ хоёр дээр л ажиллаж байгаа гэсэн үг. Тэгээд энэ чинь урт хугацааны ажил болохоор ерөөсөө хүчлэхгүй. Тэгээ өөртөө ч гэсэн нэг тийм дарамт авахгүй санах юм бол хаяа ингээ сайхан хэрэгжүүлээд хамгийн гол нь тэрийг ингээд яг нөхцөл байдалтай тохируулаад байнгын дуртад явж явах нь л чухал юм билээ. Тэгээ хүүхэд өөрт нь үүрэг өгөөд хүүхдэд өөрт нь үүрэг өгөөд тэгээд би даалгаж байгаа юм шиг одоо жишээлбэл дэлгүүр орохт нь яг өөрт нь таарсан юм төрдөг сагс төрүүлээд за одоо ногоо авахд чи ийм ногоо цуглуулаарай гэдэг инхээр их дуртай байдаг тийм. Тэгээд олон ээж нар бас тэгдэг. Та ингээд удаан хүүхдтэй хүнс цуглууллаа. Бид нар тулгамдж байгаа нэг бэрхшээл байна. Тэр нь юу вэ гэхээр одоо хүүхд болгон өөр өөрийн гэсэн хоолтын загвартай байгаа шүү дээ тий. Зарим хүүхдүүд нь илүү төлхөө хүнсний ногоо жимс иддэг болвол зарим хүүхдүүд илүү ундаанд бас дуртай ээж болно. Эсвэл одоо амттан хараад дурлах боломжтой байдаг тий. Тэгэхээр нөгөө дэлгүүрт орохоор чи нөгөө бүхэл төрлийн хүнс станерээ бүх төрлөөрөө байж байгаа тий. Тэгэхээр нөгөө хүүхэд одоо ээж автагаа орохороо илүү нөгөө хүнсний ногоо энтэрлүү гэхээсээ илүүтэйгээр дуртай юм руу очиж дайраад идэг юм байна. Одоо чипс бол чипс аавна гэж эсвэл чихэр аавал чихэр аавна гэдэг. Энийг яаж зохицуулдаг вэ гэдэг.
нэгдүгээрт дээ шүү дээ. Хүнсний дэлгүүр ороход бас тодорхой хэмжээний бэлтгэл шаардлагатай байдаг. Тэр нь юу вэ гэхээр хүүхдийг цадтлан сайн идүүлсэн байх шаардлагатай. Хүүхэд өсөглөн юм уу эсвэл одоо ингээд гадаа тоглож байгаа бол бид нар ингээд хооллох цагийг тулгаад ингээд орчих юм бол хүүхэд мэдээж өлсчихсэн байгаа. Тэгэхээр хоол тэжээлийн хэрэгцээ биед нь илүү өндөр үүссэн байгаа шүү дээ тий. Тэгэхээр энэ үедээ яадаг вэ гэхээр илүү дэлгүүд нүүрс өслөг тий. Ийм хоол руу одоо хүн татагддаг болохоор одоо тэр хүнс руугаа илүү яваад байна гэсэн. Тэгэхээр гэрээсээ гарахаас өмнө хүүхдээ сайн хоолсон байх шаардлагатай. Хоёрдугаарт гэх юм бол хүүхдтэйгээ бас ярилцах хэрэгтэй. За хүнсний дэлгүүрт орохоор миний хүүгийн охины одоо дуртай иддэг юм байгаа. Чи авч болно. Гэхдээ хоёулаа хэтрүүлэн авахгүй. Одоо жишээлбэл би болохоор охин дээр ингэдэгсэн манай охин бас ахтайгаа харьцуулах юм бол чихрэнд айгуу дуртай байхгүй. Тэгээд манад нэг юм нэг жижигхэн юм цаасан одоо тэрийг юугмээр юм бэ нэг юм жижигхэн юм хайрцаг байдаг гэсэн. Тэгээд би тэрийг дандаа авч явдаг байхгүй. Тэгээд тэрийг сагсныхаа нэг өнцөгт тавьчдیں۔ Тэгээд за одоо энэ сагсны өнцөгт ээж нь энийг тавилаа. Миний охин дуртай юм авахар бол энэ дотор багтах хэмжээтэй юм аваарай за гэж хэлчихдэг байхгүй. Тэгэхээр хүүхэд айгүй хөөрхөн тийм том нөгөө бичээн томоор нь авчрахгүй эсвэл одоо ийм ууттай чипс энэ төр авчрахгүй яг тэрэндээ тохирсон хүүхэн жижиг юм авчраа хийчдэг. Гих мэтчлэн хит хориглолгүйгээр тэгтээ хүүхдтэй боломжийг нь олгоод ингээд ярилцаад яваад ахаар хүүхэд аяандаа сурчдаг. Мэдээж ихний 1 удаа хэцүү, 2 удаа хэцүү, 3 удаа хэцүү, магадгүй ихний 10 удаа хэцүү байж болно. Гэхдээ тэрийг тогтмол авч яваад хүүхдээ хүчлэхгүйгээр хүүхдээ одоо хориглохгүйгээр ярьж хэлж ойлгуулад авах юм бол одоо тэр өмнө нь анх ороод шууд чихэрлүү явдаг байсан тэр хандлага нь баг багаар буурч ирсээр илүү хүнсний ногоо жимс рүү явдаг болдог байхгүй. Гой арга танилцууллаа, баярлалаа. Тэгвэл хаяг шошгон дээр ямар зөвлөгөө өгөх вэ? За шошгон дээр хэм одоо жишээлбэл бид тээр сахарын хэрэглээ хянаж байгаа гэж байгаа шүү дээ тий. Тэгэхээр тухайн бүтээгдэхүүнийг аваад хүнсний шошгыг нь уншина. За ингэхдээ 100 грамд агуулгадах сахарын хэмжээ 5 граммаас бага байх юм бол түүнийг одоо окей гэж үзнэ. За болноо. Сахарын агуулмжаас харьцангуй гайгүй байна гэж үзнэ. За 5-аас 15 грамм байх юм бол за хойлоо энийг одоо идэхээр бол давтамжаа жоохон анхаарах хэрэгтэй юм биш үү? 7 хоногийн 7 өдөр идэхгүй байх нь шүү. 7 хоногт нэг 2 удаа ч юм уу идэх нь байх шүү, байна шүү гэдгийг хэлж өгнө гэсэн. 15 граммаас их байх юм бол сахар ихтэй хүнс гэж үзээд за энэ дээр ер нь бол анхааралтай байх хэрэгтэй. Идлээ гэж бодоход өмнө нь юу идэх вэ, хэр хэмжээтэй давтамжтай идэх вэ гэдгийг болохоор тэрийгээ сайн бодож идээрээ гэдгийг хүүдээ хэлдэг гэсэн. Юун дээр болохоор давсан дээр гэдгэх юм бол 100 г дагуулгадах давс 0.3 г-аас бага байх юм бол давсны хувьд бол харьцангуй багатай гэж үздэг. За 0.3-аас 1.5 г байх юм бол дунд зэрэг 1.5 г-аас их байх юм бол давс ихтэй хүнс гэж үзнэ. Тэгэхээр яг энийг л хүүхдтэй зааж өгдөг гэсэн. За тэгвэл шим тэжээлийн боловсрол хүүхдүүдтэй олгоё гэж шинээр шийдээд ийм шийдэл гаргаад явж байгаа ээжүүдтэй саяны номиогийн хэлсэн зөвлөгөөг задлаад ингээд тайлбарлахад багаас эхлэх их зүгээр нэг дор жишээлбэл шууд олон тоо хэлбэл хүүхд төөрөлд нь ойлгохгүй тий. Тэгэхээр магадгүй эхний удаа дэлгүүр орохдоо зөвхөн одоо юу гэдэг иймэрхүү байвал их сахартай гэж хардсан шүү гэд нэг хэлчин дараагийн удаа дахиад нэг явахдаа одоо хоёулаа нэг давсыг харж үзхүүгээд хэлхнэ штэ. Тэгэхгүй нэг дор их хэмжээний мэдээллийг яг ийм сахарт ийм гэд өгчвөл хүүхд бас ойлгох нь тогтоож авах нь жоохон тийм байх юм болов уу гэж надад бодлоо. Тийм. Тэгэхээр нөгөө насны онцлогтод тохируулаад хүүхдээ хүчлэхгүйгээр урт хугацаанд хэрэгжүүлнэ гэдэг санааг би өмнө зөндөө хэлсэн те. Тэр санаа ахгүй. Тэгэхээр чиний сая хэлсэн санаан дотор маш гоё, маш чухал ийм бас нэг санаа явж юу вэ гэхээр хүүхдийг хориглож өрөөсөө болохгүй. Хэрвээ хүүхдийг байнга хориглоод ах юм бол хожим ямар сөрөг үр дагавар гарч ирдэг вэ гэхээр тодорхой насанд хүрэхээрээ хүүхд тэргүй бие дагаад худалдан авалт хийх өөрийн гэсэн халаасны мөнгөтэй болно өвөө эмээ бас мөнгөг нь тэгэхээр хүүхэд нэгдүгürt эцэг гэхээсээ юм нуудаг болдог одоо харилцаанд асуудал үүсч эхэлнэ гэсэн нууцаар аав ээжээсээ нуугдчих тэр болохгүй гэсэн бүхнийг авч идэг. Хоёрдугаар одоо хүүхдийг бас ингэдэг штэ энэ 7 хоногт чихэртэй мэдхгүй зөвхөн 5 дахь өдөр идэж болно гэл ингэдэг чинь бас нэг төрлийн хориг тавиад байгаа байхгүй. Тэр хүүхд тэр хоригт орчоод байгаа учраас дараа нь тэрний эсрэг үйлдэлүүдийг өөрөө хийхгүй хийж эхэлдэг. Эсрэг үйлдэлийг хийж эхлэхгүй маа гэхэд
дараа нь одоо амжилт гаргахаараа за би одоо амжилт гаргацсан юм чинь чихэр иднэ, торт иднэ гэд өөрийгөө нөгөө урамшуулах маягаар хоолыг ашиглаж эхэлдэг. Гэтэл хоол хүнс бол гэр бүлтэйгээ хувааж идэх, нийгэмших, тэгээд өөрийгөө тэтгэх, шимт хичээлээр эсвүүдэд идэх ийм зориулттай. Гэтэл хориг тавиад хитрхи хориод эхлэх юм бол асуудал үүсдэг. Тэгэхээр номиогийн саяны хэлсэн тэр чухал санаа байна шүү дээ. Хориглож болохгүй, өөрийнх нь дуртай амийг авахгүйн гэхдээ цаана бас нэг хилж өгөөлтэй наантаа цаантай өглөө болгон яагаад зарим гидэж ивж болохгүй гэдгийг нь ойлгуулж өгөөд заримгийг идэж болно. Гэхдээ өдрийн хоолндоо идснийхаа дараагаар десерт маягаар идэх шүү миний хүү гэд ингээд хэлээд өгөхөд хүүхэд сайхан ойлгодог. Тэгээд өсвөр настай хүүхэдтэй хүний хувьд хэлэхэд багаас нь ингэж гоё шимт хичээлийн талаар танилцуулж явсны үр дүн өсвөр наснд очихоор гарч ирдээ шүү. Тэгэхээр одоо заримдаа хүүхдүүд үгэнд орохгүй байгаа юм шиг, ойлгохгүй байгаа юм шиг байсан ч гэсэн өсвөр наснд нь очихоор та нар яг мэдэх болно гэж нөгөө залуу ээжүүд аавууд байх юм бол бас энийг хэлэх гээд байхгүй. Ирээд гоё юу байна аа. Хонглын үзүрт гэрэл байна аа. Хийгээд байгаа энэ гоё хөдөлмөр үйлдэлүүд чинь эргээд тэр үр дүнгээ өгдөг шүү гэдгийг л бас хэлэх гээд байгаа юм. Тэгээд бидний дунд бас нөгөө хүнсийг сайн муу гэж нэг шошголох хандлага байдаг шүү дээ. Энэ хүнс бол сайн, энэ хүнс бол муу гэд. Тэр хүүхдэд бас нөгөө хүнсийг хит ийм шошголсон байдлаар байн урт хугацаанд тайлбарлах нь бас тийм зөвхөмжтэй биш. Тэрний оронд одоо муу гэхийн оронд энэ хүнсийг жоохон хязгаартай эсвэл давтамж дээр анхаарч хэрэглэх шаардлагатай байдгийг шүү. Яагаад гэвэл гэдгийг дандаа тайлбарлаж өгч явах шаардлагатай. Тэгвэл одоо ингээд сайн хүнс муу хүнс гэд ингээд шошглоод ахаар хүн өөрөө ирэхгүй нөгөө муу гэсэн зүйл рүү бас татагдах хандлагатай байдаг. Тэгэхээр яг таны хэлж байгаачлан шийдвэрлэх насанд хүрээд ирэхээрээ эцэгхийн хараа хяналтаас ингээд гарах боломжууд ингээд ихсээд явхаар тэгээ дээр нь нэмэх нь санхүүгийн хувьд ч гэсэн өөрөө боломжтой болоод ирэхээр тухайн хүнс рүү бас татагдах боломжтой байдаг болохоор хүнсийг хит хориглох эсвэл хит шошглохгүй байх тал дээр эцэг эхчүүд маань бас багаас нь анхаарч ажиллаарэ. Хэрвээ эцэг эхчүүд асран хамгаалагчид хүүхдүүдтэй шимт хичээлийн боловсрол олгоё гэвэл хаанаас илүү дэлгэрэнгүй мэдээлэл авч болох вэ? Хүүхдийн хооллолтын байдалд бол эцэг эхийн нөлөөлөл маш чухал байдаг тийм. Яагаад гэвэл тухайн хүүхэд өөрөө хоолоо хийгээд эсвэл дэлгүүр яваад хүнсээ сонгох боломжгүй түүнийг эцэг их илүүдэлгүй гардан гүйцэтгэж байдаг. Тэгэхээр 3-аас дээш наснд орлоод ирэхээр эцэг эхийн оролцоо мэдээж өндөр байна. Гэхдээ бас нөгөө сургуулийн орчин цэцэрлэгийн орчин гэдэг өөр одоо нийгмийн хүрээллүүд бас ороод ирдэг. Яг 100% эцэг асран хамгаалагчдаас шалтгаалдаггүй бол 0-оос 3 нас байдаг. Тэгэхээр энэ наснд одоо эцэг эхийн шимт хичээлийн боловсрол хэр байна? Тэр нь одоо хүүхдийн хоолтын байдалд шууд нөлөөлдөг. Тэгэхээр эцэг их асран хамгаалагчид маань өөрсдийнхөө шимт хичээлийн боловсролыг нэмэгдүүлэхийн тулд бодиттой бөгөөд найдвартай их сурвалжаас байнгын тасралтгүй мэдээлэл авах нь маш чухал байдаг. Тэгэхээр өөрийнхөө амьдарч байгаа одоо улсын эрүүл мэндийн яамны хуудсыг Facebook ч юм уу, Instagram ч юм уу эсвэл одоо тухайн вебсайт руу нөрөө шалгадаг байвал бас зүгээр тухайн хуудсан дээр бол маш их мэдээллүүд гарсан байдаг. Тэгэхээр тэндээс бас мэдээлэл авах байдлаар шимт хичээлийнхаа боловсролыг нэмэгдүүлж болно. За олон улсын хэмжээнд гэх юм бол мэдээж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хуудсыг бас ингэж орж сонирхож болно. Монгол хэл дээр бас байдаг шиг санагдаж байна. Би буруу санаагүй бол за нэгдсэн үндэсний байгууллагын бас хуудсууд байдаг. Мөн тухайн улс орны хоол шимт хичээлийн нийгэмлэг гэж байдаг. За эдгээр нийгэмлэгүүд бол олон нийтэд нээлттэй байдлаар хоол шимт хичээлийн мэдлэг мэдээллийг олгодог. За манай Монголд гэх юм бол миний санаж байгаагаар хоол зүйч гэж хуудас байдаг. Facebook болон Instagram дээр байдаг. Тэгэхээр тэнд бас нээлттэй байдлаар яг мэрэгжлийн хүмүүс мэдээлэл хүргэдэг болохоор тэдгээр хуудсуудыг дагаад бас ингээ мэдээллийг авах боломжтой. Тэгэхээр бид нар нэг үе бодох юм бол заавал номын сан яваад ном авчраад унших шаардлагагүй. Уцаа нэгээд хэлбэрхаан ингээд олон мэдээллийг авчих боломжтой болчихж байгаа болохоор яг шимт хичээлийн боловсролыг нэмэгдүүлэх үйс бодиттой бөгөөд найдвартай их сурвалжуудыг нэгдүгээрт дагаж тэдгээрээс гаргаж байгаа мэдээллүүдийг цаг алдалгүй авах нь бас өөрийнхөө шимт хичээлийн боловсролыг хэлбэрхнаар нэмэгдүүлэх юм боломжтой байдаг. За хоёрдугаар гэх юм бол мэдээж
мэрэгжлийн хүнээс зөвлөгөө авч болно. Жишээлбэл хоол зүйчд бас байдаг, шимдэжээ судлаачд байдаг. За тэр хүмүүстэй одоо хувийн зөвлөгөө авах байдлаар шимдэжээлийн боловсролыг нэмэгдүүлж болно. За мөн энэ мэрэгжлийн хүмүүсийн явуулж байгаа сургалтыг бас сонирхож болно. За мөн мэрэгжлийн хүмүүсийн бэлтгэн гаргасан ном тогтмол байх юм бол тэдгээрийг аваад бас уншиж шимдэжээлийн боловсролыг нэмэгдүүлэх боломжтой. За сүүлийн үед бас шимдэжээлийн боловсролоо нэмэгдүүлэхэд маш үр дүнтэй нэг арга бол подкаст байгаа. Тэгээд бид хоёр ч гэсэн энэхүү подкастыг эхлүүлэх болсон шалтгаан гэдэг юм бол өөрсдийнхөө хүрээнд олон нийтэд хоо шимдэжээлтэй холбоотой мэдээллийг нээлттэй байдлаар хуваалцах юм зорилготой байсан. Тэгэхээр манай подкастыг сонсох юм бол бас шимдэжээлийн мэдээллийг нэлээд өргөн цар хүрээнд ингээд авах боломжтой. Бид хоёр эхлээд удаагүй байгаа ч гэсэн ирээдүйд бол нэлээд олон сэдвүүдийг хийхээр төлөвлөж байгаа. Тэгэхээр манай энэ подкастыг бас үргэлжлүүлэн сонсох юм бол эцэг эхчүүд маань шимдэжээлийн боловсролоос хэлбэрхнаар нэмэгдүүлэх боломжтой. За мөн миний хувьд гэх юм бол хүүхдийн хоолтой холбоотой дижитал ном бас гаргасан байдаг. Тэрэнд болохоор хүүхдийн хоолны жор байдаг. За өмнө нь болохоор яг хүүхдийн хоолтой холбоотой ерөнхий мэдээллийг багтааж өгсөн хэсэг байдаг. За бүр бага одоо сартай хүүхдүүд буюу дөнгөж нэмэгдэл хоолнд орох гэж байгаа хүүхдтэй хүмүүс ахын бол нэмэгдэл хоолны сургалт байдаг. За нэмэгдэл хоолны ач холбогдол бол хүний эрүүл мэндэд маш чухал суурь нь болж өгч байгаа. 6-аас 12 сар буюу одоо яг нэмэгдэл хоол эхлүүлж байгаа сүүнээс өөр төрлийн хоол нь шилжиж байгаа энэ үе болохоор хүний насан туршийн хооллолтын хэв дадал суурийн гол үндэс болж идэг. Тэгэхээр энэ үед хүүхдийн хоолтын байдал ямар байсан тэр нь насан туршдаа бас хадгалагдаж үлдэх боломжтой байдаг болохоор энэ үед нь бид нар бас аягуулсан анхаарч өгөх хэрэгтэй байдаг. Тэгэхээр энэ үеийг амжилттай давахыг хүсэж байгаа бол бас манай сургалтуудыг сонирхож болно. Мөн миний өөрөө эрхлэн хөтөлж явуулдаг Тинукас мом гэдэг хуудас байдаг. Энэ хуудсанд болохоор хүүхдийн хоол шимдэжээлтэй холбоотой маш олон мэдээллүүдийг оруулсан байдаг. Тэгэхээр энэ хуудаснаас бас мэдээлэл авах байдлаар шимдэжээлийн боловсролоо бас нэмэгдүүлэх боломжтой байдаг. Тэгээд манай хамтран одоо хөтлөгч инх зүйлэгч бас өөрөө Instagram болон Facebook хуудсыг хөтлөн явуулдаг. Энэ дээр бас яг хоол шимдэжээлтэй холбоотой мэдээллийг нотлохонд суурилсан байдлаар бэлтгэн хүргэдэг болохоор бас тэндээс бас мэдээллийг авах бүрэн боломжтой байдаг. Тэгэхээр ерөөсөө өөрсдийнхөө шимдэжээлийн боловсролыг нэмэгдүүлэх хүсэлтэй байгаа бол яг энэ хүрээнд мэдээллийг маш сайн уншиж цаг алдалгүй авах нь айгүй чухал байдаг. За ингээд өнөөдрийнхөө подкастыг үүнийг хүргээд өндөрлж байна. Бидэнтэй хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Ингээд subscribe хийхээ бити мартаарай. Түр баяртай. Баяртай.